Өдрийн мэнд дурсамж тараатай. За бичлэг хийхгүй нэлээд удлаа. Та эдийг бас айгүйх саналаа. Бичлэг хийгээгүй айгүй утсан байна. Ширээгээ саналаа. За тэгээд нэг сарын миний өөрийн бичлэгэн дээр маань болохоор намайг нэг сард айгүй завгүй ажиллана. Өөрийгөө жоохон дайчлаад хичээгээд өгөөрэй гэсэн ийм мессежийг бас авсан учраас нэг сард бол айгүй олон зүйлд өөрийгөө туршиж үзсэн, маш олон сургалтуудад суусан, ажлуудаа амжуулсан. За ийм завгүй сар бол ерөөхдөө өнгөрлөө. Одоо яг нэг юм жоохон уншлага руугаа илүү цаг гаргая гэж бодоод бичлэгнүүдээ одоо ингээд араас нь маш сайн хийнэ гэж та бүхэндээ хэлье. За дээрэс нь уншлага хийхгүй байх хугацаанд руу инстаграмаар холбогдсон. За бичлэгээ хийгээрэй гэж надад урам өгсөн, тийм өгсөн хүмүүстээ бол маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд инстаграмаар ерөөхдөө над руу айгүйх ирсэн л дээ. Яг ийм situation relationship-тэй талаар уншлага хийгээд өгөөч гэж айгүйх мессежүүд ирсэн. Тэгээд би одоо та бүхнийхээ хүсэлтийн дагуу хийхээр бэлэн болсон байна. За ерөөхдөө энэ удаагийн бичлэг маань болохоор яг нэг юм тодорхойгүй харилцаатай. За ингээд уулзахгүй байгаа мó гэхээр уулзаад идэг. За тэгсээр нэ яг нэм агц дэвшил нь харагддаггүй ч гэдэм үү те. Яг нэг юм тодорхойгүй яах гээд байгааг нь мэддэггүй, урагшилдагчгүй, хойшилдагчгүй те. Энэ харилцаатай холбоотой хүний одоо талаар та бүхэн маань ямар нэгэн юм шийдэлд хүргэх зорилготой ерөөхдөө энэ уншлагыг бол хийж байгаа. Ерөөхдөө энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэх үү, эсвэл ерөөхдөө дуусгах ёстой юу гэдэг талаар дүгнэлт одоо та бүхэндээ хамгийн сүүлд нь л хэлж өгнө. За тэгээд гол асуултууд маань болохоор одоогийн ерөнхий байдал гэдэг нэгдүгээр асуултыг бол та бүхэндээ бэлдсэн. Магадгүй энэ одоогийнхоо нөхцөл байдлыг, одоогийнхоо байдлыг, мэдрэмжийг та бүхэн маань сонссноор энерги шалгалтаа бас давхар хийчих боломжтой. За хоёр дахь асуултаа болохоор за би таны нөгөө тал ерөөдөө ойрын хугацаанд ямар нэгэн үйлдэл хийх үү? За үйлдэл хийх бол ямар үйлдэл хийх вэ гэдэг талаас харж өгнө. За тэгээд хугацааг нь бас хэлж өгнө. За ерөөдөө тэд хоногч гэдэм үү те ерөөдөө хугацаа дотор энэ хүн бол холбоо барина. Ямар нэгэн үйлдэл хийнэ гэдэг талаас нь харж өгнө. За тэгээд гурав дахь гол асуулт маань болохоор хэрвээ та өөрөө энэ одоо харилцаан дээр ямар нэгэн үйлдэл хийх юм бол тэр хүн яаж хүлээж авах вэ? Эргээр хүлээж авах уу? За эсвэл сөргөөр хүлээж авах уу те гэдэг асуултуудыг бол асуухаар бэлдсэн байгаа. За тэгээд эдгээр асуултуудаас хамаарат ерөөхдөө за энэ харилцааг ерөөхдөө дуусгах хэрэгтэй юм байна. За эсвэл та ерөөхдөө өөр дээрээ те ажиллаад илүү санаачлагтай байгаад энэ харилцааг цааш нь өргөжлүүлэх боломжтой байна. За эсвэл хүлээцтэй байх юм бол тэр хүн удахгүй тань руу үйлдэл хийгээд энэ харилцаа ингээд тодорхой болно, шат ахина гэдэг ийм одоо дүгнэлттэй ийм асуудлуудыг бол харж өгье гэж бодож байна. За би энэ удаагийнхаа бичлэгэн дээр болохоор эхлээд дан хөдрөөрөө та бүгдийг бас сонголт хийлье гэж бодож байна. 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн 3 групп байгаа. Та бүхэн маань өөрт хамгийн их татагчиг картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээж авах бүрэн боломжтой. За хэрвээ яг хөдрүүдээс аль нэгнээс нь сонголт хийх бүрэн боломжгүй байгаа тохиолдолд за би та бүхэндээ удахгүй стикерийг бас тавиад өгнө. Тэнгүү та бүхэн стикерийг харж агаад бас групп сонголтоо хийх бас боломжтой болно. За би стикерүүдэд байрлуулаад тавьчлаа. 1-р групп, 2-р групп, 3-р групп. За илүү та бүхэн маань стикертэй сонголт хийхээр хүлээж ирсэн бол за стикерийг хараад нэг сонголт хийгээд үзээрэй. За магадгүй карт дангаар нь сонгоод за дараа нь стикер тавьсны дараа арай өөр гүзэрлөө ч юм уу те бас татагдж байгаа бод аль алийг нь бас үзэх бүрэн боломжтой шүү гэж хэлье. 1-р группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу бол хөдрөөдөө бол гаргаад ирлээ. За хамгийн ихний асуулт болохоор одоогийн ерөнхий байдал буюу ерөнхийдөө энерги шалгалтыг бас давхар эндээсээ харж болно. За тэгээд одоогийн ерөнхий байдал, бодол, мэдрэмж нь ямар хөө байгаа вэ гэдээ асуухад за эдгээр 6 хөдөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 6 хөдрөдөө ингээ харах юм бол хамт байхдаа бол аз жаргалтай, хөвгчлөлтэй байдаг. Магадгүй тэр хүн таныг маш их инээлгдэг, те ерөөдөө хоорондоо маш юм халуун татан дулаан мэдрэмжтэй байдаг. Тэгсэн хэрнээ юм хол биш одоо ойрхон биш үедээ болохоор эсэргээрээ болчдөг. Жохон ингээ холдоод ч гэдэм эсвэл гинт ингээд алга болох хооронд нь та айгүйх юм стресстэй, маш их юм ганцаардлыг мэдэрдэг. За магадгүй айгүйх зүйлийг ургуулж боддог ч гэдэм үү те. Иймэрхүү зүйлүүд бас ийм процесс бол явагддаг байх магадлал айгүй өндөр байна. Тэгээд одоо ингээд
хамт байхдаа аюу ад жаргалтай хэрнээ яг юм бүрэн биш. Яагаад тэгэхээр энд ингээд Ace of Cups маань ингээд доошоо хараад гарч ирсэн гэхээр эхэндээ магадгүй аюу юм ад жаргалтай бүр ингээд догтлол гэдэг мэдрэмж те юм хайр гэдэг мэдрэмж ингээд аюу өндөр байсан бол одоо ерөөсөө би нэгэ хараад тэгж их догтлохоо болцсон. За магадгүй өөрсдийнхөө мэдрэмжийг өөрсдийнхөө бие нэгэ гэх юм сэтгэлийг бас юм бүрэн нээж чадахгүй байгаа гэдэг утгатай гоцрол гарч ирээд байна л та. Тэгэхээр дотроо яг юу мэдэрч байгаагаа нөгөө хүндээ илэрхийлэхгүй байгаа. За дээрэс нь бие нэгэ хараад тэгж их өмнөшгөө тогтолтой өмнөшгөө те тэр нэг юм дүүрэн мэдрэмжийг ерөөхдөө авахгүй байгаа гэдэг утгатай хөзрөл гарч ирээд байна. За тэгсэн хэрнээ ингээд 3 их аркан гараад ирсэн гэхээр энэ хүнтэй ерөөхдөө нэг бүтчээсээ бүтэх баах нэг юм хүсэл эрмэлзэл ч гэдэм үү итгэлтэй ийм мэдрэмж бол ингээд энэ харилцаан дээр байгаад идэг. Бид хоёр ер нь бол ингээд бүтчих байх. Бүтэн гэдэг дээр ихтгэлтэй байна ч гэдэг юм уу. За эсвэл бүтчихээсэ гэж ингэж өөртөө горьдлого төрүүлэх ч гэдэг юм уу. Тэ иймэрхүү одоо ийм хосолсон мэдрэмж ерөөхдөө айгүйх юм өндөр байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирээд байна л та. Нэг талаараа ерөөхдөө энэ харилцааг дуусгах бас хүсэл бодлогүй байгаа. Арай одоо дуусгах те болоогүй байгаа гэдэг ийм мэдрэмж бас давхар төрөөд ижсэн магадгүй харагдчихээн. За тэгэнгүүт ийшээгээ ингээ харахаар магадгүй нэг юм энэ харилцаан дээр таны өмнөх нэг юм ганцаардал за ийм шаналлалч гэдэг юм уу те энэ зүйл ингээд багаар энэ хүн танд бас нэг юм эдгэхэд айгу тусалсан байж магадгүй харагдаад байна. Ерөөдөө энэ хүний хажууд магадгүй энэ хүн гарч ирснээр те таны яг нэг юм ганцаардсан, жоохон нэг юм шаналсан хэцүү үед магадгүй энэ хүн бол гарч ирсэн байх магадaltaй. За тэгээд энэ хүн гарч ирснээр ерөөдөө та хит их өнгөрсөн рүү анхаарахаа болоод энэ хүн рүү илүү анхаарч эхлээд энэ хүнтэй илүү аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөдөг ч гэдэг юм уу те иймэрхүү болж эхэлсэн байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Гэхдээ яг бүрэн энэ хүн таны тэр одоо шаналлыг, бүрэн тэр ганцаардлыг те арилгах чадсан уу гэх юм бол бас үгүй. Ерөнхийдөө нэг юм ихэн үеийн мэдрэмжийг ерөнхийдөө дарсан, ихэн үеийн нэг тийм таны ганцаардлыг дарсан байж болно эдгэх гэж те тусалсан байж магадгүй. Гэхдээ яг тийм бүрэн одоо эмчлэх, бүрэн одоо танд ингээд өөрийгөө 100% зориулсан уу гэхээр бас үгүй байгаад байна л та. За тэгээд дахиад сүүлийн үзрээ ингээ харахаар надад бол орж ирж байгаа мессеж нь магадгүй өмнө нь айгүйх энэ хүний талаар айгүйх ургуулж бодоод айгүйх энэ хүний талаар бодохороо стресстэй л те яагаад ирэхгүй байгаа юм бол яагаад чадчихгүй байгаа юм бол ч гэдэм үү яагаад ингээд гинт гарч ирээд гинт алга болоод байгаа юм бол ч гэдэм үү нэг иймэрхүү айгүйх зүйлүүдийг ургуулж боддог байсан бол ойрын хугацаанд ойрын 1-7 хоногт ч гэдэм үү ерөөхдөө энэ хүнийг нэг бодоогүй ерөөхдөө энэ хүнийг бодоол айгүйх ургуулж бодоол те эсвэл анхаарад ч гэдэм үү те ингээд идэг байсан бол одоо бол нэг энэ хүнийг тэгэж их анхаарал энэ хүний талаар айгүйх зүйлийг бодоол те ингээд байгаа нь ерөөхдөө айгүй багассан байдалтай харагдаад байна. Магадгүй илүү өөр дээрээ цагийг өнгөрүүлж эхэлж байгаа байж бас магадгүй харагдаж байна. Энэ хүн рүү өгөх одоо тэр анхаарал халамжийг өөртөө арай илүү өгч эхэлснээр ерөөхдөө нэг юм тэр хүн рүү явуулж исэн энерги өөртөө төвлөрүүлж магадгүй харагдаад байна. Ер нь бол тэр нь зөв гэж бодсон байх магадлал айгүй өндөр харагдаж байна. За тэгээд хөдрөөдөө ингээд харах юм бол ерөөхдөө магадгүй энэ харилцаа холбоо бас эхлээд нэг удаагүй байх магадлалтай. Ойролцоогоор 2-3 сар ч гэдэм юм те энэ дотор байх магадлалтай. Яа тэгэхээр ерөөхдөө өмнөх одоо гарч ирээгүй байгаа хөдрөөд болон энэ дээр гарч ирсэн хөдрөөд дандаа юм AC хөдрөөд айгүйх гарч ирээд байсан учраас би бол тэгэж бодож байна. За тэгээд энэ холбоонд ерөөхдөө ихэн үедээ за магадгүй одоо ч гэсэн ерөөхдөө ингээ болж чадахгүй нэг юм ихтгэл найдвар байгаад байгаа учраас энэ холбоонд ямар нэгэн юм утга учир те нэг юм чухал зүйл байгаа гэж та боддог. Энэ харилцаанд яхаа аргагүй нэг юм үзээд алдах ч гэдэм үү эсвэл нэг юм энэ харилцааг ингээд үргэлжлүүлээд тордоод авах юм бол ямар нэгэн одоо юм шин шатанд хүргэх ч гэдэм үү тийм боломж байгаа. Ихтгэл найдвар гэдэг зүйл та хоёрын дунд яваад байна л та магадгүй эргээд тэр хүний талаас те та нарыг эргээд холбогдоход та хүлээж авна гэдэг итгэл тэр хүнд байдаг. За дээрээс нь таны зүгээс болохоор энэ хүнтэй харилцаа үүсгэх гэхэд харилцаагаа те ингээд үргэлжлүүлээд яваад ах юм бол энэ харилцаа улам ингээд тэлэх өргөжих магадлал байдаг гэдэг нэг юм дотоод горьлог гэдэг зүйл бас байгаад байгаа харагдаад байна. Гэхдээ энэ харилцааг дараагийн хөзөрдөө харах юм бол ийм бодит харилцаа ерөөхдөө жоохон гүцэхгүй харагдаад байна л та. Таны талаас энэ харилцаанд илүү нэг юм утга учир гэдэг зүйлийг бол өгчихсөн утга учиртай гэж санагддаг. Гэхдээ яг бодит харилцаа нь
ерөөдөө таны нөгсөн ихтгэл найдрыг ерөөсөө гүйцэхгүй байгаа. Магадгүй энэ хүн таны урмыг ухлаад байгаа. Анх бодож ирснээс арай өөр байгаад байгаа гэдэг утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэхээр одоо болохоор энерги шалгалт буюу одоогийн нөхцөл байдал ерөөдөө иймэрхүү байна. Тэгэхээр таны нөхцөл байдалтай хэрвээ таарч байгаа бол та цааш нь үргэлжлүүлээд бичлэгээ үзэх бүрэн боломжтой. Хэрвээ тантай таарахгүй, таны одоогийн нөхцөл байдалтай ерөөдөө нэг таарахгүй байгаа бол та групп сонголт руугаа дахиж очиод дахиад нэг энерги шалгаад үзээрэй. Арай өөр хөзөр бас сонгож болцсошгүй. Хэрвээ сонгохгүй байгаа бол энэ удаагийн бичлэг бас танд бүрэн одоо зориулагдахгүй, бүрэн одоо танд хэрэгтэй мессежийг бас өгч чадахгүй гэдэг утгатай байх учраас та илүү дэлгэрэнгүй мэдмээр байгаа тийм санагдах юм бол над руу бас инстаграмаар холбогдох бүрэн боломжтой байгаа шүү. Одоо болохоор бүгдээрээ одоогийн байдал нь ерөөдөө таарсан хүмүүсийнхаа ууршлагыг цааш нь үргэлжлүүлье. За хоёр дахь асуулт маань болохоор нөгөө тал маань ерөөдөө ойрын хугацаанд үйлдэл хийх үү? Хэрвээ үйлдэл хийх бол ямар үйлдэл хийх вэ? За эсвэл ямар нэгэн байдлаар мессеж бичих үү? За эсвэл холбоо тогтоогоод байгаа хэрнээ юм тодорхойгүй хэвээрээ байх уу? За дээрээс нь хугацааг нь бас харсан хөзрөөс гаргаж ирсэн. Холбоо байхаар бол ерөнхийдөө хэд хоног дотор холбоо барих уу гэдэг ийм асуулт, 3 асуултыг нэг гол асуулт болгоод ерөнхийдөө хөзрүүдээ бол гаргаад ирлээ. За нөгөө тал маань ерөнхийдөө ойрын хугацаанд үйлдэл хийх үү гэд харахаар энэ хүн маань ерөнхийдөө одоогоор ерөнхийдөө нэг юм хүлээсэн. За ерөнхийдөө нэг юм шийдэлт бол хүрээгүй байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирсэн байна. За тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар үйлдэл хийхээр бол нэг юм төлөвсөн үйлдэл биш. Ийм гинтийн тэ ямар нэгэн төлөвлөгөөгүй юм доктортой биш үйлдэл бол хийхээр гинт байна уу, сайн уу, юу ийж юм гэдэг юм уу те гинт одоо юу гэдгийг хоёлоо уулзах уу гэдэг юм уу, эсвэл гараад ирс гэдэг юм уу те нэг юм гинтийн нэг юм мессеж бол ирэх магадлал айгүй өндөр харагдаад байна. Яг юу гэдгийг за хоёлаа тэдэн цагт тэнд очиж уулзъя гэдэг юм уу те сая эсвэл хоёлаа тэдэн цагт кино үзье гэдэг юм уу, ийм төлөвлөгөөтэй алхам гэхээсээ илүүтэйгээр яг юм төлөвлөгөөгүй гинтийн үйлдэл хийх бол магадлал бол айгүй өндөр харагдаж байна. За тэгээд ерөөхдөө нэг юм одоогийн байдал нь бол нэг юм тодорхой бол бас биш л харагдаад байна. Ямар нэгэн шийдэл бол олоогүй гэх юм уу. За тэгээд ямар үйлдэл хийх магадлалтай вэ гэдэг асуултан дээр маань болохоор гарч ирсэн хөзрүүд маань болохоор энэ хүн ерөөхдөө энэ хүн гэдгийг нь за шууд эрэгтэй эмэгтэйгээр нэрээ гэж бодлоо. Эрэгтэй тал ерөөхдөө одоогийн байдлаар танд ийм мэдрэмжтэй байгаа. Таныг их сэтгэл хөдлөл байгаа юу байгаа. Таныг бодож байгаа юу бодож байгаа. Таныг их нэг юм байр суурь бол энэ хүн дээр бол байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирж байна. За тэгэнгүүт эмэгтэй тал болохоор ерөөхдөө жоохон юм бодилсан байдалтай байна. За магадгүй эмэгтэй тал маань энэ эрэгтэй хүнд яг өөрийнхөө бодол мэдрэмжийг бүрэн илэрхийлээгүй байж бас магадгүй харагдаад байна. За нэг талаараа бүрэн өөрийнхөө бодлыг, өөрийнхөө юу мэдэрч байгааг бүрэн илэрхийлээгүй, ярилцаагүй. За дээрээс нь ерөөдөө жоохон нэг юм өөрийгөө дарсан тий. За би ингээд өөрийгөө илэрхийлчих юм бол за энэ хүн ингэчих магадгүй, тэгчих магадгүй гэдэг ингээд өөрийгөө жоохон бариад байгаа гэдэг утгатай хөзөр гарч ирж байна эмэгтэй тал. Тэгэхээр эрэгтэй тал ерөөдөө өөрийнхөө бодлыг, өөрийнхөө мэдрэмжийг ингээд хилчдэг, сайн ч юм уу муухай ч бай тий. Ерөөдөө би тэгж бодож гин, тэгж гин, ингэж гин гэдэг ингээд хилчдэг бол эмэгтэй тал болохоор тэрийг зүгээр ингээд дуугаа сонсоод өөрийнхөө мэдрэмжийг болохоор ерөөдөө жоохон дараад байгаа гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд давхар ерөөдөө ямар нэгэн үйлдэл хийх үү гэдэг дээр маань болохоор жоохон нэг өнгөрсөнд харамссан гэдэг утгатай хөзрөл гарч ирээд байна л та. Тэгэхээр магадгүй та хоёр маань ойрын хугацаанд жоохон муудалцсан ч гэдэм үү, за эсвэл илүү хөндийч гэдэг юм уу те иймэрхүү байсан бол энэ зүйлдээ ерөөдөө энэ эрэгтэй тал бол жоохон гимшиж байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирээд байна. Тэгэхээр эрэгтэй тал бол ерөөдөө сэтгэлээ илэрхийлэх тал дээр ямар нэгэн үйл хөдлөл авч болцсошгүй, илүү дотн ярилцах, илүү нээлттэй байх ч гэдэм үү те иймэрхүү үйлдэл хийж болцсошгүй. Эмэгтэй тал хэрвээ таны нөгөө тал бол эмэгтэй тал бол ерөөдөө жоохон тотгошоогоо байх, өөрийгөө илэрхийлэхгүй байх те нэг юм хүүтэн хөндий хандах гэдэг юм уу те иймэрхүү бас үйлдэл гаргаж болцсошгүй харагдаад байна. Тэгэхээр нэг юм сэтгэл хөндсөн ярилцлага болж болцсошгүй. За дээрээс нь өөрийнхөө санал бодлыг илэрхийлж магадгүй, нэг юм мессеж шийд юм уу те иймэрхүү зүйл бас болж магадгүй харагдаад байна. Гэхдээ яг юм тодорхой ахиц байгаа юу гэх юм бол за бол бас юм үгүүл гэж хэлэхээр яг юм тодорхой амлалт өгөөч гэдэг юм уу, юм дөрвтэй те яг юм тодорхой зүйлүүдийг бол шат ахих одоо тийм
алхмуудыг хийх үү гэх юм бол за би бол үгүй. Зүгээр хоорондоо ярилцсан. Гэхдээ яг нэг тал нь л илүү яриад нөгөө тал нь ингээ өөрийнхөө мэдрэмжийг дарсан иймэрхүү бас үйлдэл болцсошгүй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд хугацааны тал дээр болохоор цаатал нь 7 хоног дотор, наатал нь 1 хоног дотор ч гэдэм үү. Тэгээд ерөөхдөө ер нь энэ 7 хоног дотор бол хангалттай энэ хүнээс бол мессеж ирнэ гэдэг утгатай хугацааны хөзрүүд бол гарч ирдэг. Дахиад нөгөө эйсийн хөзрүүд бол гарч эхэлсэн харагдаад байна. Тэгэхээр энэ хүн бол маш юм хурдтайгаар тань руу ямар нэгэн үйлдэл хийх бодолтой бол байгаа. За тэгвэл тэр үйлдэл нэг тодорхой юу гэх юм бол үгүй. Тодорхой биш учраас баг зэрэгээр хойшилж магадгүй гинтийн байдлаар хойшилж магадгүй. Гэхдээ энэ хүн бол тантай уулзах, тантай холбоо тогтоох хүсэл, эрмэлзэл, бодол гэдэг зүйл бол байгаа л гэдэг утгатай хөзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр би бол 1-7 хоног дотор бол хангалттай энэ хүнээс мессеж бол ирнэ гэдэг хариуг бол өгөхөөр байна. За одоо бүгдээрээ болохоор та төрүүлж ямар нэгэн үйл хөдлөлтэй ямар нэгэн мессеж гэдэг юм уу үйл хөдлөл авах юм бол энэ хүн хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуултанд гарч ирсэн хөдрүүдтэйгээ танилцъя. За ингээд хэрвээ та үйлдэл хийх юм бол та төрүүлээд илүү энэ харилцааг болгож бүтээх тал руу ингээд үйлдэл хийх юм бол нөгөө тал хэрхэн хүлээж авах уу, энийг зөвхөн нэг юм амжилттай байх уу, амжилтгүй байх уу гэдэг асуултыг бол асуусан. За тэгэнгүүт ингээ харах юм бол магадгүй та төрүүлээ тэр хүн рүү чат бичих юм бол ямар нэгэн одоо харилцаа холбоо тогтоох юм бол энэ хүн бол маш хурдан хариу өгөхөөр харагдаад байна. Магадгүй шууд л сайн уу гэж чинь шууд өдөө сайн уу гэдэг ерөөсөө нэг бодсон ч гэдэг юм уу яах ч байгаа юм бол ч гэдэг юм уу нэг тийм бодлогоор айгүй хурдан хариу өгөхөөр харагдчихээн. За тэгтээ сэтгэл мэдрэмжийн хувьд бол жоохон докторгүй хэвээрээ л байна. Энэ хүн бол ерөөхдөө докторгүй өөрийгөө илэрхийлэхгүй ч тийм үү. За эсвэл өөрийнхөө мэдрэмжийг дарсан, нуусан, юу бодож байгаагаа нуусан байх магадлал айгүй өндөр. За тэгээд энэ одоо нэг юм та энэ хүнтэй энэ харилцаагаа юм тодорхой болгох гэж юм бичиж байхад энэ хүн бичээд байгаа хэрнээ юм мэдрэмжээ нуугаад ахлаар та энэ хүнээс авах мэдрэмж нь болохоор илүү нэг юм шаналсан мэдрэмж бас авах магадлалтай харагдаад байна л да. Энэ хүнтэй та төрүүлээд холбоо барих юм бол таны хүссэн шиг нэг тийм илэн далангуй яриа үсэхгүй байх магадлалтай. За дээрэс нь тэр хүн бас бүрэн одоо танд үннээ хэлэхгүй байх, бүрэн нэг юм таны хүссэн хариултанд 100% хариулахгүй байх магадлалтай харагдаад байна. Иннээс болоод та өөрөө жоохон шантрах иймэрхүү зүйлүүд бас болж болцсошгүй гэдэг утгатай хөзрүүд гарч ирж байна л да. Тэгэхээр та илүү ингээд нэг юм их найдвар ингээд энэ хүн дээр тавьчихгууд тэр хүн ерөөсөө тэр найдварттай хүрэхгүй, таны хүлээлтэнд хүрэхгүй, яг юм тодорхой бус хിവэрэ байдалтай л харагдахаар байна. Магадгүй та за юу хийж ийн, яаж ийн гэдэг нэг юм ойр зургийн юм асуунгууд тэрэнд чинь хариулчаад яг гүн гүнзгий асуулт асуучингууд энэ хүн алга болчдаг ч гэдэг юм уу тэрэн дээр нэг юм булцааруулсан хариулт өгөх ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар энэ хүн бол ерөөхдөө хүлээж авч болцсошгүй харагдаад байна. Тэгэхээр би ерөнхийдөө ингээд гарч ирсэн хөзрүүдэд харах юм бол эйсийн хөзрүүд бас дахиад айгүйх гарч ирсэн харагдаад байна. За тэгээд гарч ирсэн эрэгтэй хүмүүсийн төлөөлөл ч гэдэг юм уу иймэрхүү хөзрүүдэд ингээд харахаар магадгүй энэ хүн танаас дүү байж болцсохгүй. За эсвэл хэрвээ тантай ч зүүн би тийм ахын нэрийг бол ерөөсөө мэдрэхгүй байна. Магадгүй танаас ах арай илүү нэг юм төлөвшсөн ч гэдэг юм уу арай илүү нэг юм доктортай ийм нэрэг бол ерөөхдөө харагдахгүй нэг ихтэй юм залуу нэрэг бол харагдаж байна. Тэгэхээр таны бодож байгаа хүн бол танаас 1-2 дүү байж болно. За эсвэл тантай ч 100 хэрнээ нэг юм жоохон төлөвшсөн зан харагдахгүй байж бас болно. За тэгээд яг л нэг юм докторгүй харилцаатай хүн байгаад байна л да. Гинт ингээд тань руу мессеж бичдэг. Гинт гарч ирснээр гинт алга болчдөг яг өөрийнхөө мэдрэмжийг танд 100% илэрхийлдэггүй. Иннээс болоод та бас ингээд энэ хүнд юм урам хугараад, шантраад ийм цаад бүр ингээд нэг хонглын үзүүрт ихтгэл найдвар гэдэг зүйл байгаад байгаа хэрнээ яг энэ өнөө маргааш юм бодит амьдрал дээрх харилцаа үйл ерөөсөө юм найдварг бол харагдаад байгаа гэдэг утгатай хөзөөд айгүйх гарч ирсэн байна. Тэгэхээр би 1-р группийг сонгосон хүмүүсийн маань ерөнхий одоо дүгнэлт гэх юм уу энэ хөзөрдгийг ингээ хараад надад орж ирж байгаа мессежүүд болохоор энэ харилцаанд
та арай илүү гүн гүнзгий орсон байх магадaltaй. Та арай илүү ихтгэл найдвар өгсөн. За та арай илүү нэг юм төлөвшсөн байдлаар хандсан ч гэдэм юм уу те. Ийм байх магадлалтай харагдчихээн нэгдүгээрт. За тэгээд нөгөө тал болохоор одоо хүртэл нэг юм шийдвэргүй, одоо хүртэл нэг юм гатсан тий. Одоо хүртэл нэг юм өөрийгөө илэрхийлдэггүй. Тэгсэн хэрнээ болчих гэхэлэр болж болдоггүй. Ингээд нэг хариу өгөөд идэг те нэг юм арга цаагаад идэг ерөөхдөө таныг арга цаагаал болгоол нэг юм зөөлөн хандаал те өөрийнхөө мэдрэмжийг хэлээл таныг ингээд холдох гингүүт өөрөө ингээд айгу зөөлөн мэдрэмж гарч ирээл таныг нэг юм болж штэ за энэ хүн над руу бичээд байгаа юм биш те энэ хүн ч гэсэн надад сэтгэлтэй юм биш те гэд таныг жоох ингээд энэ хүнд итгэл найдвар өнгөд энэ хүн ингээд алга болчдөг ч гэдэм юм иймэрхүү байдал бас ажиглагдчихэж бас магадгүй харагдчихээн. За тэгээд та хоёрын өмнөх тэр нэг ад жаргалтай үе илүү нэг юм сэтгэл догтлуулсан үе болохоор тийм урт хугацаанд бол үргэлжилсэн гэж бол харагдахгүй байна. Яг юм богино хугацаанд айгүй юм ад жаргалтай байсан. Богино хугацаанд би нэг сэтгэл мэдрэмжтэй догтлол ийм зүйл бол байсан. За тэгээд яг нэг юм тогтвортой бас яриа ерөөсөө харагдахгүй байна. Ерөөсөө хоорондоо маш юм ойлголцол те би юу хүсэж байгаа тэр хүн юу хүсэж байгаа энэ харилцааны талаар ямар бодолтой байгаа ч гэдэм юм уу ерөөхдөө нэг юм тогтвортой яриа ерөөсөө өрнөөгүй юм дутуу мэдрэмжтэй бас байгаа гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ одоо харилцааг яг юм хэвээр нь үргэлжлэх юм бол та маш юм удаан хугацаанд хүлээлт үүснэ. Сэтгэл зүйн хувьд бол маш юм ядаргаанд орноо, маш их зүйлийг бодноо. За тэрнээсээ болоод стресс нь нойргууд нь те иймэрхүү зүйлүүд бол ажиглагдана гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. Сөрөг талаасаа. За дээрэс нь арай илүү нэг юм эерэг талаас нь хэрвээ харах юм бол энэ хүнтэй үнэхээр энэ харилцааг болгомоор байгаа, үнэхээр бүтээмээр байгаа гэж одоо тийм өнцгөөс хэрвээ та харж байгаа бол маш сайн тодорхой ярилцах хэрэгтэй. Тодорхой асуухтаа тий илүү тогтвортойгоор илүү тодорхойгоор энэ хүний энэ харилцааны талаарх бодол мэдрэмжийг илүү ойлгох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. За дээрэс нь илүү нэг юм тодорхой статусоос асуух хэрэгтэй. За чи төрөө ямар харилцаатай, яг ямар одоо мэдрэмжтэй юм ч гэдэм үү те. Чи төрөө харилцаа ямар утга учиртай харилцаа юм гэдэг энэ талаас нь илүү ярилцаа тэр хүний одоо энэ асуултанд хариулах үгнээс шалтгаалаад та ерөөхдөө шийдвэр гаргах хэрэгтэй л гэдэг ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгээд тэр хүн ерөөхдөө нэг юм тодорхой хариу өгөхгүй бол ерөөхдөө та өөрийнхөө сэтгэлийг ингээд хумх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлийг илүү одоо эрүүл харилцаа руу чиглүүлэх хэрэгтэй л гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань юуг ойлгох вэ гэхээр энэ хүн бол таныг алтмааргүй байгаа. Гэхдээ таныг барьж үлдэх зориг байхгүй байгаа гэж л одоо харагдаад байна. Таныг алтмааргүй байгаа. Таныг ингээл хажуудаа ингээл байлгаал байгаал те. Тэгсэр нэг тодорхой статус өгөхгүй, тодорхой чимээ найз, зөвхөн шүү чимээ найз залуу шүү гэсэн ийм статус тэгээ өгөхгүй. Өөрөө яг ингээд 100% авахгүй хэрнээ хүнд өгөхгүй. Яг нэг ийм муухай процессан харилцаа харагдаад байна л та. Тэгэхээр миний зүгээс бол энэ хүнээс яг ийм тодорхой асуултуудыг нь асуугаад энэ харилцааны талаарх те ямар бодолтой байгаа, ирээдүг юу гэж харж байна, би чиний хувьд хийн гэдэг ийм асуултуудыг асуугаад тэр хүний хариулж байгаа өнцгөөс ерөөхдөө та хангалттай шийдвэр гаргах одоо боломжтой гэж л харагдаад байна. Тэгэхээр миний хувьд бол нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань тэр хүнтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй байх нь байна эхний ээлжинд. За ярилцсны дараа ерөөхдөө шийдвэр бол гаргах одоо тэр ухаан тэр нэг юм мэдрэмж бол танд бол хангалттай төрнө гэдэг ийм одоо мессежүүд бол надад орж ирж байна. За хэрвээ та үнэхээр ярилцах боломжгүй тийм үү. За энэ хүнтэй одоогоор харилцаа холбоогүй байгаа гэдэг байр суурьтай байгаа бол би бол энэ хүнийг бол хүлээгээд ах юм бол энэ хүнээс ямар нэгэн хариу, ямар нэгэн үйлдэл хүлээгээд ах юм бол та энэ хүнд улам ингээд стресстэй, та улам энэ хүнд ингээд энерги хитий мэдүүлж ирэхэд энерги зарж гин гэж бол хэлэхээр харагдаад байна. Тэгэхээр би бол нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань ер нь энэ харилцаагаа дуусгах хэрэгтэй, илүү эрүүл харилцаа руу орох хэрэгтэй. За илүү өөртөө анхаарах хэрэгтэй тий. Энэ хүн рүү зарцуулж байгаа энерги өөртөө анхаарах хэрэгтэй л гэж бол хэлмээр байна. За одоо ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага ингээд дуусч байна. Хэрвээ танд энэ уншлага маань таарад, таалагдсан бол за лайк дараарай. За дээрэс нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа бол миний инстаграмаар бас холбогдох бүрэн боломжтой шүү. За баяртай, дурсамж таараатайлаа. 2 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 2 дугаар группийнхаа
За хамгийн ихний асуулт буюу одоогийн нөхцөл байдал, та хоёрын байдал, бодол мэдрэмж те энэ харилцаа ерөөхдөө ямар байдалтай байгаа вэ гэдэг асуултыг бол асуусан. За тэгээд энэ асуултан дээр мань гарч ирсэн хөдрөдөө ингээ харах юм бол дан ганц эрэгтэй тал, за дан ганц эмэгтэй тал гэхээсээ илүүтэйгээр хоёр тал ерөөхдөө хоёулаа нэг юм гацаанд орсон тодорхойгүй байдалтай байгаа гэдэг утгатай хөдрөд гарч ирсэн байна. Магадгүй энэ харилцаан дээр бие биенээсээ нуусан нууцуд байж магадгүй, эргэлзсэн зүйлүүд байж магадгүй те бие биендээ итгэл баг зэргээр ингээд унсан те ямар нэгэн тодорхой хөдөлгөөн, ямар нэгэн тодорхой алхам хийх гэхээр аль нь ерөөхдөө нэг юм жоохон гацалтын байдалтай юу хийхээ сайн мэдэхгүй, за эсвэл ямар нэгэн үйлдэл хийх гэхээр нэг болж өгөхгүй байгаа те иймэрхүү нөхцөл байдалтай байгаа гэдэг утгатай хөдрөд гарч ирсэн байна. За тэгэнгүүт цааш нь явсан гарч ирсэн хөдрөдөө харах юм бол за магадгүй 2 дугаар группийг сонгосон хүн та яг энэ харилцаагаа алдахгүй байх гэж айгүй ингээд хичээж байгаа. Энэ харилцааг ерөөхдөө авч үлдэх гэж хамгаалах гэж тэ алдахгүй байх гэж айгүй тэмцэж байгаа гэдэг утгатай хөдрөл гарч ирсэн байна. За тэгээд энэ харилцаа ерөөсөө урагшлахгүй байгаа бас нэг юм гол шалтгаануудын нэг нь болохоор хоорондын яриа, ойлголцол ерөөхдөө дутуу байна. Хоорондоо яг би юу мэдэрч байгаа, за би яг юу гэж бодож байгаа нь те ямар зорилготой байгаа ч гэдэм үү. Ерөөдөө энэ харилцааны талаар ерөөсөө хинж яг юм тодорхой биеиндээ ойлголтыг өгөхгүй хоорондоо яг юм ойлголцохгүй байна. Яг юм тайвнаар те үннээр ийм төрөгдлүүдийг арилгах үйц, ийм эргэлзээг арилцах үйц яг ийм ярилцлагууд ерөөсөө болохгүй. Хоёулаа хоёр талд ерөөхдөө ийм дотроо бодоод эсвэл ингээд дотроо дунгаагаад байгаа. За эсвэл хоорондоо ярилцах гэхээр муудалцах ч гэдэм үү. Иймэрхүү зүйлүүдээс болоод ерөөхдөө нэг юм ойлголцол гэдэг зүйл айгүй юм дутуу байна. Тэгэхээр энэ тал дээр бас аль болох ажиллаж өгөх хэрэгтэй гэдэг утгатай хөзрөл гарч ирсэн байна. За тэгээд цааш нь ингээд харах юм бол ерөөхдөө их арканууд бол айгүйх гарч ирсэн харагдаад байна. Тэгэхээр магадгүй энэ харилцаа бол аль алины маань хувьд маш юм гүн гүнзгий, маш их зүйлийг ойлгох ёстой, маш их зүйлийг ухаарах ёстой ийм харилцаа байгаа гэдгийг энэ их аркануудаас бол харж болно. За тэгээд энэ харилцаа ерөөхдөө нэг юм дуусаагүй хэрнээ яг юм дуусахад маш юм ойрхон байгаа харилцаа гэж бол харагдаад байна. Яг л нэг юм зүйлтэй нэг юм шат ч гэдэм ямар нэгэн хэрүүл маргаан за эсвэл ямар нэгэн зүйл болоход дуусахад ингээд тасрахад айгүй ойрхон байгаа харилцаа байж болзошгүй харагдаад байна. За дээрээс нь ерөөсөө хоёр тал маань хоёулаа л хоёр талдаа ингээд ганцаардл гэдэг зүйлийг мэдрээд байна. Хоёулаа л нэг юм дутагшаа болцсон. Магадгүй энэ ганцаардл маань те нөгөө хоорондоо ярьж ойлголцохгүй би ярьсан ч гэсэн энэ хүн намайг ойлгохгүй те эсвэл тэр хүн ингээд ярангуй тэрийг таны талаас ойлгохгүй байх жишээ юм те. Эннээсээ болоод хоорондоо ярилцахгүй хоёр талд юм ганцаардсан энергитэй байгаа гэдэг хөзрүүд бол гарч ирж байна. За тэгээд ерөөхдөө сүүлийн хөзөр маань л харахад энэ харилцаа хайр гэхээсээ илүүтэйгээр нэг юм бие бинийгээ хэд хамаарал за эсвэл нэг юм салахад айгүй юм хэцүү байгаа гэдэг утгатай хөзрөө бол гарч ирсэн байна л та. Тэгэхээр 2 дугаар группыг сонгосон хүмүүс нэг бол аль хэзээний салцсан тэгээ одоогоор юм харилцаа холбоогүй те бие нэгийг одоо нэг юм мэдрэмж сэтгэл мэдрэмж за ярилцлага ойлголцол те иймэрхүү зүйл нь аль дууссан ийм хүмүүсийг бас бодоод үзүүлж хийж магадгүй. За хэрвээ одоо хүртэл харилцаа холбоотой байгаа хүмүүс бол ерөөхдөө хайр гэхээсээ илүүтэйгээр яг юм хоорондын нэг юм хэд хамаарал би ингэгээр байж чадахгүй гэсэн нэг юм буруу таталцал ерөөхдөө энэ 2 дугаар группыг айгүйх юм харуулсан хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол одоогийн нөхцөл байдлыг харахад гарч ирсэн хөзрүүдээсээ дүгнэхэд бол ийм одоо дүгнэлтүүд бол гарч ирж байна. Тэгэхээр 2 дугаар группыг сонгосон та бүхэн маань таны одоогийн нөхцөл байдалтай энэ хөзрүүд маань энэ тайлбар маань хэрвээ таарж байгаа бол та бүхэн маань цааш нь бичлэгээ үзэх боломжтой. Хэрвээ энэ нөхцөл байдал маань энэ энерги шалгалт маань тантай таарахгүй байгаа тохиолдолд та бүхэн маань дахиад бичлэгийнхаа ихэнд очсон групп сонголтоо дахиж нэг хараад өөр группүүдийг бас сонгоод үзэх боломжтой. Хэрвээ танд аль ч групп ерөөдөө таарахгүй те байгаа тохиолдолд та бүхэн маань энэ бичлэг ерөөдөө танд те таны энергиэс ерөөдөө таарахгүй байгаа гэж бодоод өөр бичлэгнүүдийг үзэж болно. За эсвэл илүү бүр юм хувийн чанартай асуултуудыг асуухаар бол миний инстаграмараас холбогдоод бүрэн ганцаарчилсан те уншлагыг авах бүрэн боломжтой байгаа. За одоо бүгдээрээ 2 дугаар группийн маань энерги шалгалт таарсан хүмүүсийнхаа уншлагыг цааш нь үргэлжлүүлье. За хоёр дахь асуулт буюу энэ
харилцааны талаар нөгөө тал ямар нэгэн байдлаар ойрын үед хөдөлгөөн үйлдэл хийх үү гэсэн асуулт байгаа. За энэ асуултаа бүгдээрээ олж мэдцгээе. За хоёрдугаар асуулт буюу тэр хүн ямар нэгэн үйлдэл хийх үү ойрын хугацаанд. За үйлдэл хийх орол ямар үйлдэл хийх вэ? За дээрээс нь тодорхой хугацааг нь бас харж өгөх гэж хичээсэн. За тэгэнгүүт гарч ирсэн хөзрүүдээ ингээ харах юм бол энэ хүн магадгүй ойрын хугацаанд ямар нэгэн үйлдэл ерөөсөө хийгээгүй байж магадгүй харагдаад байна. Тантай холбоо барихгүй байх. За эсвэл ямар нэгэн шийдэлд хүрэхгүй те яг л нэг юм нэгэн хэвийн урсгалаараа өнгөрч исэн бол одоо энэ хүний энергийг маш юм тодорхой ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгаа. За дээрээс нь сонголт гэдэг зүйлийг бол аль эртний ерөнхийдөө хийцэн байгаа гэдэг утгатай хөзрөөд бол гарч ирээд байна. За тэгээд тэрнээсээ үүдэлтэйгээр одоогийн нөхцөл байдал энэ хүнд бол жоохон нэг юм залхмаар, уйтгартай ч гэдэм үү те эсвэл нэгэн хэвийн нэг юм төвчээр нь ингээд нэг юм алтарсан. Төвчээр ерөөхдөө дууссан байгаа гэдэг утгатай хөзрөөд бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний нэг юм шийдвэрээ гаргахгүй хойшлоо лсэн те нэг юм шийдвэргүй байгаад байсан. Энэ нэг юм төвчээр нь бол ингээд дууссан байна. Тэгэхээр энэ хүн бол ямар нэгэн шийдвэрийг бол зөрөгтэйгээр гаргасан байна. Шийдлийг бас олсон байх магадлалтай. За тэгээд эннийхээ дагуу ямар нэгэн үнэн зүйлийг бас танд хэлэх магадлал айгүй өндөр харагдаад байна. Ямар нэгэн нууцаа танд илчлэх. За би ийм зүйлийг чамаас нууцсан байсан юм а. За би ингээд чамтай холбоо барихгүй байсан юм а ч гэдэм үү те. Эсвэл би ийм зүйлийг нуугаад ийм хүн байсан юм а ч гэдэм үү. Нэг юм нууц бол гарч ирэх магадлалтай харагдаад байна. За тэгээд магадгүй та хоёрын яриа холбоо барилт те яг ийм шат агсан гэхээсээ илүүтэйгээр магадгүй энэ хүн ийм ирээдүйтэй бодиттой алхам бол хийхээр харагдахгүй байна. Яг л ийм ирээдүйтэй доктортой алхам хийх гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө бодлыг хэлсэн, өөрийнхөө ямар нэгэн болж бүтггүй те сүудрийн татлыг танд хэлсэн, илчилсэн. За тэгээд нэг юм өөрийнхөө 100% гаргацсан шийдвэрийг танд бол хэлэх магадлал айгүй өндөртэй гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн харагдаж байна. Тэгээд магадгүй энэ хүний нэг юм удаан хугацаанд бодсон бодол нэг юм том шийдвэр биш ч гэсэн энэ хүн бол айгүй урт хугацаанд бодож байгаад гаргасан нэг юм шийдвэрээ бодлоо бол танд хэлнэ гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо болохоор би хугацаан дээр ерөөдөө ямар хөзрүүд гарч ирсэн бэ гэдгийг харуулъя. Хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань нөгөө хүнтэйгээ холбоо тогтоох өдрүүд нь айгүй өөр байж магадгүй хэлбэлцэлтэй байж магадгүй гэдэг үднээс би ерөөхдөө гарч ирсэн 4 өдрөө дөрвөлнгийн нь авсан байгаа. За тэгээд энэ 4 өдрүүд дээр маань болохоор гарч ирсэн хөзрүүд маань болохоор хамгийн наадталтай бол 6 хоног дотор бол холбоо барьна гэдэг утгатай хөзөр гарч ирсэн бол хамгийн цаатлын хугацаа бол 3 сар гэдэг утгатай хөзөр гарч ирсэн. Тэгэхээр магадгүй хоорондын харилцаа, за холын харилцаатай ч гэдэм үү эсвэл ерөөсөө холбоогүй байгаа хүмүүс байгаа бол эдгээр хүмүүс маань л ерөөдөө 3 сарын дотор тэр хүнээс ямар нэгэн үйлдэл ч гэдэм үү ямар нэгэн мессеж ирэх магадлалтай гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн. За тэнгуү зүгээр нэг мессеж гэхээсээ илүүтэйгээр магадгүй уулзалт болох уулзах юм магадлалтай гэж гарч ирээд ерөөхдөө дундаж хугацаа нь бол 10-аас 3-7 хоног гэдэг утгатай хөзөрд гарч ирсэн. Энэ хүн ерөөхдөө маш юм ачаалттай, маш их зүйлийг бодож байгаа. За дээрээс нь энэ харилцаан дээрээс магадгүй айгүй их зүйл дээр шаналсан, зовинсан, иймэрхүү гэдгийг бас эдгээр хөзрүүд маань илэрхийлж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол дундаж хугацаа нь л 2-оос 3-7 хоног дотор яхах аргагүй энэ хүнээс ямар нэгэн хариу үйлдэлтэй мессеж бичих, уулзах санал, за ямар нэгэн нэг юм холбоо тогтоох зүйл бол болно гэдгийг эдгээр 4 хөзрөөсөө бол хэлж өгч байна. За 3 дахь асуулт буюу за та энэ харилцаанд ямар нэгэн үйлдэл хийгээд за яриа өгдөг ч гэдэм үү, за эсвэл би энэ харилцааг ингэж ингэмээр байна, хоёулаа ингэ тгий гэдэг нэг юм үйлдэл яриа. За энэ харилцааг нэг юм гартаа авах ч гэдэм үү энэ талаар хөдөлгөөн хийвэл тэр хүн ерөөхдөө яаж хүлээж авах вэ гэдэг ийм асуулт байсан. Тэнгүүд энэ хөзөр дээр асуултан дээр маань бол гарч ирсэн хөзрүүдээ харахаар дахиад хэлэхэд энэ 5 хөзрөөс ерөөхдөө 4 хөзөр нь их аркан гараад ирсэн. Тэгэхээр энэ харилцаа бол яхаа аргагүй таны хувьд бол маш чухал. За магадгүй тэр хүний хувьд ч гэсэн хоёр талтай бол маш их зүйлийг сурах хэрэгтэй, маш их зүйлийг ойлгох хэрэгтэй, ойлгож хүлээж авах хэрэгтэй. За дээрэс нь энэ харилцаа бол таны хувьд бол маш юм чухал харилцаа гэдэг бол энэ хөзрүүдээс бол харж болно. За тэгээд таныг үйлдэл хийвэл тэр хүн ямархуу байдлаар хүлээж авах вэ гэхээр
шууд ингээл эсрүүцдэг ч гэдэм үү, эсвэл шууд өөрийнхөө бодлыг хэлээлтэй ингээл ярилцаа үүснэ гэхээс илүүтэйгээр энэ хүн бол дотроо маш их зүйлийг бодохоор, маш их зүйлийг ийм бодлоор чимээгүй байдлаар ажиглахаар бол харагдаж байна. За дээрэс нь өөрөө ч гэсэн маш их зүйлийг таны ярианаас ухамсарлаж ойлгохоор харагдаж байна. За тэгээд магадгүй энэ харилцааг ерөөхдөө бүрэн одоо нэг юм таслах ч гэдэм үү, тэгээ бүрэн дуусгах одоохондоо болоогүй байгаа юм байна. За эсвэл үнэхээр тасалж болохгүй юм байна, чадахгүй юм байна гэдэг бас ойлголтыг бас авч болцсошгүй гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирж байна. Тэгээд ингээд харахаар магадгүй энэ харилцааны гол одоо нэг юм удирдагч нь магадгүй таал юм шиг харагдаад байна л та. Одоо ингээд таныг үйлдэл хийн гингүүд энэ ингээд нэг юм хэвийн зүйл шиг таал ингээд бүх зүйлийг чирж явдаг энэ харилцааг те. За хоёулаа ингээ гэл бүх зүйлүүдийг магадгүй та төлөвлөдөг, та ингээд хичээдэг, та ингээд хадгалж авах гэж хичээдэг те. Ямар нэгэн үйл хөдлөл болцооч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг та бас ингээд зохион байгуулдаг байх магадлал нэг өндөр харагдаад байна. Тэгэнгүүт таныг одоо ч гэсэн яг ингээд үйлдэл хийхэд бол энэ хүн бол хүлээж аавна. Ерөөдөө бусад хөзрүүдээ ч гэсэн ингээд харах юм бол яг хөө та үнэхээр энэ харилцааг авч үлдэхийг хүчээгээд те энэ хүнтэй харилцаа холбоотой байхыг хүсэж байгаа бол тэр хүнийг үйлдэл хийхээс илүүтэйгээр та өөрөө үйлдэл хийх юм бол илүү агттай, илүү дэвшилтэй байхаар бол харагдаад байна. Тэгэхээр тэр хүнийг хүлээх гэхээс илүүтэйгээр та үйлдэл хийвэл илүү амжилт олохоор харагдаж байна. За тэгээд би одоо ингээд гарч ирсэн бүх хөзрүүтээ ингээд харах юм бол энэ харилцааны талаарх ерхий дүгнэлтийг бас хэлж өгье гэж бас бодож байгаа. За тэгэнгүүт ерхийдээ ингээд харах юм бол энэ харилцаа холбоон дээр тэнцвэр гэдэг зүйл жоохон бага байна. Ихэнхдээ л та аливаа зүйлд хичээдэг, та энэ харилцааг авч үлдгэж хичээдэг, тэсвэрлэдэг хүн нь байгаад байна. За дээрээс нь энэ харилцаа ерөөдөө хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр илүү нэг юм хит хамааралч гэдэг юм уу? Ийм сөрөг тал руугаа жоохон юм донтолтын шинжтэй ийм харилцаа байж магадгүй. Ерөөдөө жоохон токсик маягийн ийм харилцаа байж болцсошгүй харагдаад байна. За тэгээд яг юм тодорхой ирээдүй байгаа юу гэхээр бас яг юм тодорхой ирээдүй бол одоогоор ерөөсөө харагдахгүй байна. За та арай илүү их зүйлийг өгч гин. За тэнгууд нөгөө тал нь болохоор таныг их мэдрэмж байгаа хэрнээ ямар ч юм шийдвэргүй те яг нэг юм бүрэн одоо таныг юм сонгохгүй гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн. За магадгүй шийдэлтэй ч гэсэн хүрсэн байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Өөрөө одоо юу гэсэн. За дээрэс нь энэ харилцааг яах ёстой гэдэг зүйлээр те аль хэзээний ерөөдөө нэг юм сонголтыг хийсэн байх магадлалтай харагдсан. За эсвэл ерөөсөө сонголт хийхээс тухтаал яваад иж бас болцсошгүй гэдэг утгатай хоёр талын хөзрөл гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцааг ерөөхдөө үргэлжлүүлэх юм бол энэ харилцаа маш юм урт хугацаанд таны сэтгэлийг чилээсэн, бие махбодыг чинь чилээсэн та энэ одоо харилцаанаас маш юм ядарлыг олж авахар харагдаад байна. Таал ганцаараа хичээдэг. Ерөөсөө нэг талын л юм хариуцлага, нэг талын л одоо нэг хичээл зүтгэл харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө энэ харилцаанаас бид нар ерөнхийдөө яг ямар харилцаатай хүмүүс вэ? Чи надтай яг жинхэнэ харилцаа хүсдэг үү гэдэг ийм асуултыг бол нөгөө талаасаа бас асуугаад үзэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Энэ харилцааны тал дээр бол тэгээд магадгүй тэр асуултан дээрээс тань тодорхой хариулт өгөхгүй байгаа бол ерөөдөө энэ харилцааг өргөжлүүлэх шаардлагагүй гэж бол ийм дүгнэлтэнд бол та хүрэх хэрэгтэй гэж бол хэлмээр байна. Гэхдээ ягаад ч мэдэхгүй 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань ихэнх энерги нь аль хэзээний дэм дууссан ч гэдэм үү те. За үнэхээр одоогийн харилцаан дээрээ дуусаагүй ч гэсэн сэтгэл мэдрэмжийн хувьд бол аль хэзээний дууссан ийм харилцаатай хүмүүсийг бас үзүүлж авах магадлал айгүй өндөр харагдаад байна. Хэрвээ энэ харилцаагаа дуусгаагүй байгаа яг бүрэнтэй аль тал нь ярилцаа дуусгаагүй байгаа тохиолдолд дуусгаад айгүй юм ойрхон байгаа л харилцаа ерөөхдөө гэж бол харагдаад байна. За ингээд 2 дугаар группийн маань бол нийлэлтэй уншлага бол ингээд дуусаж байна. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ энэ уншлага маань тантай таарад тань таалагдсан тохиолдолд та бүхэн маань илүү тодорхой мэдээллийг авахыг хүсвэл инстаграмаар маань холбогдоод хувийн уншлага авах бүрэн боломжтой байгаа шүү. Дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таараатай л.
3 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 3 дугаар группийнхаа уншлагыг би асуултынхаа дагуу өдрөдөө бүгдээ нь гаргаад ирсэн байгаа. За хамгийн ихний асуулт буюу одоогийн та хоёрын нөхцөл байдал хоорондын холбоо гэдэг ийм асуулт байсан. За тэнгүүд гарч ирсэн энэ хөзрүүдээ ингээ харах юм бол та хоёр яхаа аргагүй хоёулаа тэр хүн болон та аль аль нь ерөөдөө энэ харилцаагаа ирээдүйтэй гэж хардаг. Босгох боломжтой хоёр талаасаа бүтээлцэх боломжтой гэж хардаг. Гэхдээ сүүлийн үед магадгүй энэ харилцаа холбоо жоохон урагшлахгүй, жоохон саатсан ч гэдэм үү те эсвэл жоохон уулзахгүй ч гэдэм үү. Эсвэл магадгүй нэг юм яриалгүй жоохон юм дотроо хадгалж байгаа иймэрхүү байдалтай бас байж магадгүй харагдаад байна. Ойрын ерөөдөө нэг сар дотор те илүү жоохон нэг юм уулзалт жоохон багассан. Хоорондын ярилцлах те элен далангүй хоорондын яриа бас жоохон багассан байх магадлалтай. Гэхдээ хоёр талын хоёулангийнх нь ирээдүгээ хардаг үзэл бодол бол яг л адилхан байна. Энэ харилцаа бол яхаа аргагүй ирээдүйтэй гэж бол хардаг. Дээрэс нь эрэгтэй тал маань бол эмэгтэй талаа бол маш юм дур булаам үзэсгэлэнтэй гэж одоо хүртэл боддог, мэдэрдэг. Дээрэс нь эмэгтэй тал бол нөгөө талыгаа бол маш юм өөртөө бүр ингээд юм соронц шиг бол татдаг. Дэрийг яг тэрэн шигэ эрэгтэй маань ч гэсэн өөрөө энэ эмэгтэй хүндээ бол маш юм сонирхолтой, маш их юм сонирхлыг нь татдаг те маш юм хүчтэй татагддаг гэдэг утгатай хөдрөөд бол гарч ирсэн. Дээрэс нь хоорондын маань харилцаа ч гэсэн маш юм зөөлөн төрлийн харилцаа. Ерөөсөө нэг юм токсик ч гэдэм үү те эсвэл энд бичээд гин талга болох ч гэдэм үү те ийм гэхээс илүүтэйгээр та хоёр л яг бие биенийхээ хажууд маш юм зөөлөн мэдрэмжтэйгээр бие биендээ маш юм зөөлөн ханддаг гэдэг утгатай хөдрөөд бас давхар гарч ирсэн байна. Тэгээд магадгүй хоорондын жоохон нэг юм одоогийн жоохон юм тэнцвэргүй байдал нь болохоор магадгүй энэ нэг юм харилцаа холбоогүй жоохон удсан байх магадлал. Дээрээс нь нэг тал хоёулаа яг зэрэг өгж байгаа ч гэсэн яг юм тэнцвэртэй байх гэж хичээж байгаа ч гэсэн заримдаа жоохон юм тэнцвэр жоохон алдагдаад байдаг. Нэг тал нь арай илүү сэтгэлээ арай илүү ингээд илэрхийлдэг. Тэнгүүд нөгөө тал нь илэрхийлэхгүй жоохон дотроо юм нуудаг ч гэдэм үү. Дотроо эсвэл өөрөө хэлэх ёстой зүйлийг ингээд хадгалж болддог. Иймэрхүү байдалтай байж бас магадгүй харагдчихээн. Тэнгүүд та хоёр бол яг аргагүй хоорондоо маш юм найз нөхдийн хаяар харилцаатай. Магадгүй найз байж байгаад энэ харилцаад тийм энэ найзаас арай илүү гүнзгийрсэн байж болно. Дээрээс нь та хоёр биеийнхээ хажууд байхдаа илүү нэг юм инээд алддаг, илүү хөвгчлөлтэй байдаг, илүү нэг юм өөрийнхөө байж чаддаг гэдэг утгатай бас хөзрөө давхар бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал дээр төр зүрийн саатал, төр зүрийн нэг юм тэнцвэргүй байдал байгаа ч гэсэн би нэг их энэ нэг юм хайрын сэтгэл мэдрэмж гэдэг зүйл, романтик зүйл бол байна. Дээрээс нь ирээдүй гэдэг зүйл бас аль аль нь бол хардаг гэдэг нь бол байна. Гэхдээ яг нэг юм статус бол бас тодорхой бол бас биш байна. Ерөнхийдөө мэдрэмж байгаа хайр, романтиктэй ингээл бүх зүйл боломж гэдэг юм уу, иймэрхүү ирээдүй гэдэг юм уу бүх зүйл байгаа хэрнээ яг нэг юм статус яг юм тодорхой биш. Одоо хүртэл яг нэг юм найзын хүрээлэл ч гэдэг юм уу те нэг энэ зүйлээс одоо хүртэл гарч чадаагүй байгаа гэдэг юм одоогийн энергийн хөдрөөд бол гарч ирсэн байна. 3 дугаар группийн маань хүмүүст бол гарч ирсэн байна. Тэгэхээр одоогийн ерөнхий нөхцөл байдал, та хоёрын харилцаа гэдэг асуултан дээр маань болохоор эдгээр хөдрөөд дээрэс нь би бол ийм тайлбаруудыг бол өгөхөөр харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ уншлага маань танд таарж байгаа тохиолдолд та цааш нь өргөжлүүлээд үзэх бүрэн боломжтой. Хэрвээ та таны одоогийн нөхцөл байдалтай миний сая тайлсан уншлага маань таарахгүй байгаа тохиолдолд та дахиад бичлэгнийхээ эхэнд очиод группээ дахиад сонгох бүрэн боломжтой. Хэрвээ дахиад сонгох ч гэсэн нэг тийм мэдрэмж төрөхгүй эсвэл тантай одоогийн нөхцөл байдалтай чинь таарахгүй байгаа тохиолдолд та өөр бас иймэрхүү бичлэгүүдийг бас үзэх бүрэн боломжтой байгаа шүү. Одоо болохоор бүгдээрээ уншлага таарсан хүмүүсийнхаа дараачийн асуулт руу орцгоё. 2 дугаар асуулт буюу нөгөө тал маань ойрын үед үйлдэл хийх үү? Ямар үйлдэл хийх үү? Хугацаа гэсэн ийм 3 асуултыг бол бэлдсэн. Тэнгүүд гарч ирсэн хөзрөөдөө харах юм бол нөгөө тал маань ойрын үед бол яхаа аргагүй үйлдэл хийхээр харагдаад байна. Энэ хүн өөрийгөө маш юм хүчтэйгээр тодорхойгоор илэрхийлнэ. Дээрээс нь юм том өөрчлөлт гэдэг зүйлд бэлэн байгаа. Өөрийнхөө дотор юм том өөрчлөлт энэ харилцаа холбоотой юм өөрчлөлт, шинэ бодол, ирмэлцэл гэдэг зүйл бол төрсөн байгаа гэдэг утгатай хөзрөөд гарч ирээд магадгүй
ойрын хугацаанд тань руу холбоо барихгүй байсан. За магадгүй энэ харилцаанд нэг юм баригдмал ч гэдэм үү те. Тэр хүнийг ингээд юм хүлээд байсан зүйлээс бол энэ хүн маань бол ингээд өөрийгөө чөлөөлж байгаа гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр яхаарахгүй энэ хүн бол ойрын хугацаанд ийм бодтой алхам хийхээр харагдаж байна. За тэгээд ямар үйлдэл хийх вэ гэдээ ингээ харах юм бол энэ хүн маань өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бол танд маш сайн илэрхийлэх нь байна. За дээрэс нь ирээдүйн талаар бас ярилцах одоо магадлал бол маш өндөр байна. За тэгээд шинэ эхлэлийг за ийм идэвхтэй алхам бол хийхээр бол харагдаад байна л та. Тэгэхээр бол энэ хүн зүгээр нэг чат бичээж тийм үү, зүгээр нэг сторийн дээр зүрх дарах ч тийм үү. Тийм жижиг алхам гэхээсээ илүүтэйгээр бүр яг нэг юм гүн гүнзгий уулзалтыг бол төлөвлөж одоо үйлдэл хийхээр бол харагдаад байна. За тэгэнгүүт тэр уулзалтаараа энэ харилцаагаа ахиулах, ирээдүйн талаар ярилцах тийм өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бас илэрхийлэх гэсэн ийм маш олон ийм шатуудыг бол давхаар илэрхийлэхээр бол харагдаж байна. Тэгээд хугацааны хувьд ингээд харах юм бол энэ хүн маань наатал нь яг энэ бичлэгийг үзэж байгаа өдрөөс эхлээд 7 хоног дотор бол хамгийн одоо хурдандаа 7 хоног дотор за холдоо ерөөдөө 5-7 хоног дотор л гэж бол хэлэхээр юм байна. Ерөөдөө нэг 2-4-7 хоног бол зоолттой энэ хүнээс бол үйлдэл хийн гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн. За тэгээд яг эдгээр асуултуудад гарч ирсэн хөзрүүдээ ингээ харах юм бол энэ хүн бол яг таны хажууд маш юм сэтгэл ханамжтай байдаг, ийм зөөлөн байдаг. Тэнгүү таньгүй байх үедээ өөрийгөө юм бүрэн аз жаргалтайгаар мэдэрдэггүй гэдэг зүйлийг энэ хүн маань өнгөрсөн хугацаанд бол ойлгосон байх магадлал айгүй өндөр байна. За дээрэс нь тантай яг жинхэнэ харилцаа, жинхэнэ юу хүсэж байгаагаа бол ярилцахад бэлэн болцсон байгаа гэдэг хөзрүүд бол гарч ирж байна. Тантай уулзах, уулзрах те өөрийгөө илэрхийлэх энэ хүсэл эрмэлзэл гэдэг зүйл бол маш өндөр байна. За тэгээд дан ингээд өөрийгөө уулзах энэ хүсэл эрмэлзэл гэдгээсээ гадна за давхараас юм бие махбодын таталцал гэдэг юм уу те иймэрхүү зүйл ихс айгүй өндөр байгаа гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд магадгүй энэ хүн өмнө нь тантай жоохон нэг юм хамгаалалттай тий эсвэл таныг хитэх сонсоод өөрийгөө илэрхийлдэггүй ч гэдэм үү. За эсвэл жоохон нэг юм хамгаалалттайгаасаа гадна жоохон нэг юм дотоод тэмцэлтэй байсан байж магадгүй. Танд өөрийгөө илэрхийлэх гингүүд өөрийгөө даардаг ч гэдэм үү тий. За эсвэл нэг юм үйл ошоох ч гэдэм үү иймэрхүү зүйлүүд байдаг байсан байж болцсохгүй. Гэхдээ одоо бол ерөөсөө тийм биш байна. Энэ хүн бол одоо таны хажууд ерөөсөө тэмцэхгүй, таныг их сэтгэл мэдрэмжээ дарна гэхгүй. За одоогийн байдлаасаа тий энэ юм харилцаа холбоогүй ч гэдэм үү нэг юм хол байсан үеэсээ салж байгаа өөрийгөө ийм бүрэн илэрхийлэхэд дайчлахад бол бэлэн болцсон байгаа гэдэг утгатай ийм хөзрүүд бас гарч ирсэн. За тэгэнгүүт энэ хүн маань бас давхар таны хажууд байхдаа өөрийгөө яг л нэг юм дайнд ялцсан яг юм баатар шиг мэдэрдэг байх магадлал айгүй өндөр байна. Энэ хүн ерөөсөө л та энэ хүний хажууд байх тохиолдолд энэ хүн өөрийгөө эр хүнээр мэдэрдэг. Энэ хүн өөрийгөө маш юм мундаг сайхнаар тийм мэдэрдэг гэдэг утгатай хөзөр гарч ирэхээс гадна энэ хүн яхаарахгүй л таны хувьд маш юм таны хажууд байхдаа маш юм тогтвортой байдаг, илүү аз жаргалтай, илүү юм сэтгэл ханамжтай байдаг. За дээрэс нь өөрийнх нь нэг юм хүсэл эрмэлзэл гэдэг зүйлийг ч гэсэн ийм бадрааж өгдөг гэдэг ийм ойлголтуудыг бол энэ хүн бол одоо мэдэрсэн байгаа. Өөрөө ингээд зүхтахын аргагүй те энэ одоо энэ бодлоосоо ерөөсөө зүхтахын аргагүйгээр мэдэрсэн хүлээн зөвшөөрсөн байгаа гэдэг хөзрүүд бол 2 дугаар асуултууд дээр маань бол гарч ирсэн байна. За 3 дугаар асуулт буюу за та төрүүлж хөдөлбөл ерөөдөө нөгөө хүн маань хэрхэн хүлээж авах вэ гэдэг ийм асуулт бол байсан. За тэнгууд та хэрвээ энэ хүн рүү төрүүлээд үйлдэл хийх юм бол илүү зөөлөн мэдрэмжтэйгээр эмгтээлэг те өөрийнхөө мэдрэмжийг одоо ийм илэрхийлсэн байдлаар төрүүлж үйл хөдлөл хийх юм бол нөгөө хүн маань илүү нэг юм тогтвортойгоор танд одоо өөрийнхөө мэдрэмжийг бол илэрхийлэхээр харагдаж байна. За магадгүй ихэнх үедээ баг зэргийн нэг юм жоохон бодлох ч гэдэг юм уу те эргэлзэх ч гэдэг юм уу. За магадгүй нэг юм сэтгэл зүйн тал дээр жоохон нэг юм баланс олдохдохгүй байх магадлалтай харагдаад байна. Тэнгүүд таны зүгээс магадгүй энэ харилцааг жоохон ирээдүггүй гэж бас нэг хэтгээрт харж иж магадгүй. За дээрээс нь та энэ хүний хажууд маш их зүйлийг ярьдаг ч гэдэг юм уу. Ямар ч юм цензургүйгээр бас яриад байдаг гэж бас магадгүй харагдаад байна. Энэ бол ерөөсөө муу зүйл бол биш. Та яг энэ хүний хажууд нэг юм хөөхт шиг ч гэдэм үү те өөрийнхөө яг мэдрэмжийг, өөрийнхөө бодлыг энэ хүний хажууд ямар ч юм шүүлтүргүйгээр илэрхийлж чаддаг. Тэнгүүд яг энэ зүйлээсээ болоод магадгүй та холбоо барихгүй гэдэг ч гэдэм үү те иймэрхүү нэг юм эргэлзээ ихэнх үед бол төрж болцсошгүй. Гэхдээ та энэ хүн рүү өөрөө төрүүлээд хөдлөх юм бол
илүү зөөлөн ийм эмгтээлэг энергиэр бол хөдлөнө. Тэнгүүд нөгөө талын хүн маань ч гэсэн яг таны энэ байдлыг маш юм тогтвортойгоор хүлээж авна. Таны тэр хүнд хэлсэн магадгүй хийн төгсөн ийм дохойг энэ хүн бол маш юм доктортойгоор хүлээж авна. За дээрэс нь ихэнх үедээ жоохон юм эргэлзээтэй байх ч гэсэн дараах одоо юм хариу үйлдэл ч гэдэг юм уу тэр зүйл нь бол илүү нэг юм романтик, илүү нэг юм харилцааны энэ харилцаа ассан юм хүсэл эрмэлзэл гэдэг зүйл төрхөөр бол харагдаад байна. Тэгэхээр би бол таны талаас ямар нэгэн үйлдэл хөдлөх юм бол энэ харилцаа бол илүү сайн тийшээ бол эргэх магадлал бол маш өндөр байна гэж бол хэлэхээр харагдаж байна. За тэгээд гарч ирсэн хөзрүүдээсээ бас харах юм бол магадгүй 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань эмэгтэй тал маань энэ хүний хажууд ямар ч юм одоо хит их зүйлийг бодоол за энэ хүнд ингээ хэлжүүл энэ намаа юу гэж бодох болч гэдэг юм уу. За эсвэл хит юм доктортой байх гэж хит их юм төлөвшсөн байх гэж айгүй хичээдэг ч гэдэг юм уу Ерөөсөө энэ хүний хажууд та юу ч боддоггүй, юу ч ингэж төлөвлөх ч гэдэг юм уу ийм биш. Яг ийм өөрийнхөөрөө байдаг, яг ийм зөөлөн, эмгтээлэг энергитэй, өөрийнхөө нэг юм мэдрэмжээр энэ харилцаан дээр ханддаг гэдэг утгатай хөзрөөд бол гарч ирсэн. За тэгэнгүүт нөгөө тал маань болохоор, эрэгтэй тал маань болохоор таныг яг энд байгаагаар чинь хайрладаг. Энэ байгаагаар чинь яг нэг юм хүүхдэрхүү, энэ нэг юм доктортой юм шиг, докторгүй юм шиг энэ байдалд чинь илүү нэг юм татагддаг гэдэг утгатай хөзрөөд бол гарч ирсэн. За тэгээд та нэг юм жоохон докторгүй юм шиг боловч нөгөө тал нь илүү доктортой, илүү хүлээцтэй, илүү нэг юм эр хүн шиг ч гэдэг юм уу тийм таны юм шүүлтэргүүгээр ярьсан яриануудыг тэр эрэгтэй хүн маш юм доктортойгоор сонсч чаддаг, илүү юм төвлөрдөг гэдэг төрлийн энергитэй хөзрөөд бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ энерги бол айгүй юм эсрэг тесрэг юм шиг хэрнээ хоорондоо маш юм цогцдог. За дээрэс нь хүсэл ирмэлзлээсээ гадна нэг юм цэвэр ариун нэг юм сэтгэл гэдэг зүйл бол та хоёрын дунд л яхахгүй байна. Дан ганц эмэгтэй талд нь биш, дан ганц эрэгтэй талд нь биш Хоёулаа ерөөдөө энэ зүйлийг бие нэгэ гих мэдрэмжтэй гэдгийг мэдэрдэг. За дээрэс нь хамт байх хүсэл ирмэлзэл гэдэг зүйл айгүй юм өндөр байдаг гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд нийт ерөөдөө гарч ирсэн хөзрүүдээ ингээд харах юм бол нийт гарч ирсэн хөзрүүдээ ингээд дүгнэлт маягаар харах юм бол нөгөө тал маань ерөөхдөө бэлэн болж байгаа. За өөрчлөлт хийхэд ямар нэгэн шийдвэр гаргахад бэлэн болсон байгаа. За тань руу ямар нэгэн бодит алхам, бодит үйлдэл хийхэд бэлэн болсон. Ирээдүйн талаар ч гэсэн энэ нөгөө тал маань ирээдүй хардаг гэдэг утгатай хөзрүүд тал айгүйх гарч ирсэн. За тэгэнгүүт таны талаас болохоор энэ хүнд яах аргагүй энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэх хүсэл байна. За магадгүй хаяада нэг ирээдүгөө харагддаг ч тийм үү. Хаяада нэг болчмоор ч тийм үү ингэж бодоод ингээд юм савлгаацсан эргэлцсэн зүйл таны талаас гардаг ч гэсэн энэ хүнд итгэдэг. Энэ хүний юм доктортой байдалд та итгэдэг. За дээрэс нь энэ хүний гэх юм сэтгэл мэдрэмж гэдэг зүйл танд одоо хүртэл байдаг гэдэг утгатай хөзрүүд айгүйх гарч ирсэн харагдаж байна. Тэгэхээр энэ хөзрүүдийг харах юм бол миний зөвлөгөө бол энэ харилцааг одоохондоо шууд дуусгах бол хэрэггүй гэж бол зөвлөгөөр харагдаж байна. За илүү зөөлөн эмгтээлэг байдлаар ерөөдөө энэ хүнтэй харилцах хэрэгтэй. За тэгээд хүлээх гэхээсээ илүүтэйгээр юм жижиг дохойг бол өгвөл илүү зүгээр. Тэгэх юм бол энэ харилцаа илүү нааштай болно. За тэгээд тодорхойгүй зүйл байвал энэ хүнээс маш юм зөөлөн маягаар асуух хэрэгтэй. Тэгэх юм бол илүү сайн ойлголцох. Дээрэс нь энэ хүн ч гэсэн танд одоо өөрийгөө илэрхийлэх тал дээр бол бэлэн болцсон байгаа гэдэг ийм хөзрүүд бол гарсан учраас та хоёрын ярилцлага бол хоорондын яриа бол илүү нэм шатагсан, илүү тодорхой болгосон байх магадлал айгүй өндөр харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө маш сайн ярилцах хэрэгтэй байх нь байна. Гэхдээ ярилцахтаа илүү зөөлөн энергиэр, эмгтээлэг байдлаар ярилцах хэрэгтэй. За тэгээд ерөөдөө би бол 3 дугаар группныхыгаа бол энэ харилцааг яаран дуусгаад бол хэрэггүй. Анхаарах ёстой зүйл нь болохоор хит их өөрийгөө өгөх үедээ, хит их одоо нэг талыг барих үедээ та ингээд өөрийгөө их илэрхийлээл өөрийгөө өгөөд байдаг. Нөгөө хүн чинь бас тийм тодорхой хэмжээнд тань шиг өөрийгөө илэрхийлэхгүй байгаа тохиолдолд бол хэцэг нэг юм азнах хэрэгтэй. Гэхдээ
нөгөө тал бол яах аргагүй л таныг ерөөсөө зүгээр сууж байгаад алтмааргүй байгаа. Яах аргагүй таныг гараас мас чанга атгахыг хүсэж байгаа, ирээдүгөө хамт харахыг хүсэж байгаа, таныг өөрхөн хажууд байлгахыг хүсэж байгаа гэдэг утгатай хөзөрд айгүйх гарсан учраас би 3 дугаар группийнхаа бол хүлээх хэрэгтэй. Энэ харилцааг шууд дуусгах бол хэрэггүй. За хүлээхтэй болохоор зүгээр хүлээхээсээ илүүтэйгээр ямар нэгэн жижиг тохио, ямар нэгэн үйлдэлүүдийг бол хийх юм бол энэ харилцаа илүү хурдан ахиц дэвшил бол гарна гэдэг ийм зөвлөгөөг бол өгөхөөр харагдчихээн. За ингээд энэ удаагийн маань бол уншлага дууслаа. Дараагийн уншлага хүртэл баяртай дурсамж таараатай байлаа.